За сайн байцгаана уу 44-р сургуулийн 9-р ангийн одоо халиун их шиг саруул бид гурав байна. За намайг болохоор халиун гэдэг. Манай багийн хийх туршилт болохоор катионыг натрийн гэдэг оксидоор таних туршилт байгаа. За 44-р сургуулийн 9-р ангийн ян их шиг 44-р сургуулийн 9-р ангийн оо саруул. За тэр одоо миний хийх юм бол магний сульфатыг хуруу шилэн дээрээ жоохон хийгээд 10 мл-ээр жоохон хийнэ. За. тэгээд шарангийн төмрийн сульфатыг 10 мл. Цэсийн сульфат. Магний сульфат дээрээ натрийн гидроксид нэмж өгнө. Тэгэхээр цагаан өнгийн тунц үүсэх байгаа. Төмрийн сульфат дээр натрийн гидроксидыг нэмэхэд туслаар ногоонгийн тундас өснө. За цэсийн сульфат дээр адил натрийн гидроксидыг тусааж өгөхөд цэнхэр өнгийн тундас өснө. Би бол нөгөө нэг яг харагдах зорилгоор гэж бодод гурвуулангийн зэрэг тавьчихсан. Хэцүү юм бол баг байгаагүй. Зүгээр ер нь бол тайлбарлахдаа заяа юу гэж тайлбарлах ёстой вэ гэдгээ амар их бодсон.